Өртгийг бууруулах бид шийдлийг болсон юм. За тэгэхээр сүүлийн үед хотчих хөдөлгөөн бол ичимтэй явагдаж байна. За энэ хотчих хөдөлгөөн явагдах үйл явцад утаа, төвжирэл, нийгмийн стресс гэх мэт олон толомцсон асуудлууд бий болж байна л да. За энэ асуудлыг шийдэхэд бол нэг талаас төр, нөгөө талаас бизнесийн байгууллагууд, за нөгөө талаас бол иргэний оролцоо маш чухал байгаа. За төрийн байгууллагын зүгээс бодлого, хөтөлбөр, газрын харилцаа гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх оролцоотой байгаа бол бизнесийн байгууллагын зүгээс хөрөнгө оруулалт, ноу хау, нөөцүүдийг шилжүүлэх, түүнийг ашиглах, бүтээмжийг бий болгох гэх мэт ийм оролцоотой байгаа. Харин иргэдийн зүгээс оролцоог дэмжих, санаачтай байх ийм байдал бол их чухал байгаа. Тэгэхээр эндээс үзэх юм бол өөрийн байшин үндэсний хөтөлбөр маань цаг үеэ олсон хотчлт, нүүдлийн соёлоос суурьшмал соёл руу шилжих энэ алхмыг хэрэгжүүлэхэд шилжилтийг манлайлах чухал төсөл санаачлах гэж миний хувьд үзэж байгаамаа. За гэвч бодит байдал дээр оролцогч талууд маань өөр хоорондоо ойлголцож чадахгүй юм нөхцөл байдал бол үүсэж байна. Энэ маань одоо хотчих үйл ажиллагааг нэлээд удаашруулсан юм гол хүчин зүйл болж байгаамаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд маань гэр оролцоог дахин төлөвлөх, дахин зохион байгуулах, за хотод тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бол дангаар энэ асуудлыг бол шийдэх боломжгүй байгаа нь бол ойлгомжтой. Хувийн хвшлийн хувьд үр ашигтай байдал гэдэг бол энэ бол маш том хүлээлт. Нөгөө талаас иргэдийн тэр амар тайван амьдрах, өөрсдийн одоо ая дуртай байх тэр сонирхол гэдэг бол маш хүчтэй. Тэр энэ гурван талын сонирхол маань нэгдэж чадахгүй байгаа бол судалгаанаас бол харагдаж байна. За энэхүү асуудлуудыг шийдэх нэг боломж бол өөрийн байшин энэ иргэдийн санаачлага бүхий энэ хөтөлбөрөө гэж миний хувьд харж байгаа. За энэхүү хөтөлбөр хэрэгжснээр иргэд өөрсдийн санаагаа хэлэлцэж байна, ярилцаж байна, манлайлж байна. За мөн санаачлагаа нэгтгэж амьдрах орчноо бол хамтарч төлөвлөж байгаа нь бол нэлээд сайшаалтай гэж судлаачийн хувьд үзэж байна. За хамгийн гол зүйл нь болохоор амьдрах тэр хамтын хэв маягаа бий болгох зорилгоор өртгийг бууруулах энэ моделийг бий болгосон нь энэхүү төсөл цаашаа хэрэгжих бүрэн боломжтой гэж экспертийн зүгээс бол дүгнэж байгаамаа.